За Атлантис усан парк явж байгаа хүмүүсийн анхааралд хідэн зөвлөмж буюу WeChat дээр Atlantis гэж бичээд тэгээд Atlantis-ийн хаяг руу орно. За тэг хамгийн их дээр нь дараа 2 дахь дээр нь дарангуут тухайн өдрийнх нь үйл ажиллагааны цагийн хуваар харагддаг. За одоо жишээн дээр ингэж харагдаж байна. Өглөө 9-өөс эдэн цаг хүртэл ийм үйл ажиллагаа явагдана гэд. Тэгээд одоо нэг усан паркын тоглоомод болохоор доторх нь 10 цагаас 18 цагийн хооронд ажилладаг. Тэгээ орой ер нь бол 5 цагийн үед гэхэд л хүмүүс нь ер нь бол буцаа гарцгаад юм билээ. Тэгээд тоглоомод нь болохоор нэг хязгааргүй хэдэн ч удаа тоглох боломжтой. За тэгээ ингээд доошлуулангууд арталт нь байгаа энэ хаалтанд байгаа тэрнээс болохоор дандаа төлбөртэй үйлчлэх юм билээ. За тэгээд дахиад доошлуулангууд одоо эндээс харагч 2 цагаас 2:10 хооронд Лусын дайны үзүүлбэртэй юм байна. За тэгээд 3-аас 3:15-ын хооронд Bubble Party буюу хөөсөн шоутай юм байна. За тэгээд бас нэг зүйл анхааруулхад усан парк руу очсон үедээ нарны тос, нарны хамгаалалт бүр ингээ маш сайн хийхгүй бол шууд ингээ тэр өдрөө харалж илээ. За одоо ингээд плет авах зааврыг нь зааж өгье. Нүүр хэсэг рүүгээ ороод 3 дахьыг нь сонгоод плетээ захиална. За тэгээд энэ дотор Атлантис дотор 3 хэсэгтэй усан парк аквариум болон Sea гэдэг хэсэгтэй дээр Sea нь болохоор юм усны үзүүлбэрийн театр гэх юм уу тийм билээ. Тэгээд за усан паркын билет жишээлбэл харвал 120-аас 150 см-тай өндөртэй хүүхд 238 юан, том үний билет 298 юан. Тэгээд манайх болохоор манай баг маань 90 см хүрээгүй учраас 2 том хүн нэг хүүхдийн багц гээд 558 юанаар авсан байгаа.